Өнөөдөр бидний ярих гэмт хэрэг эхлээд онцгойд зүйлгүй байдгал хэрэг шиг санагдах боловч учир занглаанд тайлагдах тусам илүү сонирхолтой өвөрмөц хэрэг гэдэг нь ойлгомжтой болж ирнэ. Мөн гэмт хэрэгтэн хэрхэн хэрэгээ хүлээсэн болон ямар олон твистүүд гарч ирсний эцэст учир занглаанд тайлагдах нь энэ түүхийг онцгой нэгэн түүхүүдийн нэг болгож байна. Солонгосын алдарт All-Star Chips маань цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарлаа. Original буюу хамгийн энгийн зөөлөн амттай давстай төрөл. Salted Egg давстай өндөгний өвөрмөц амт. K-pop солонгос маягийн майонезтай хамгийн сонирхолтой төрөл. Double cheese ердийн нэг төрлийн биш, хоёр өөр төрлийн бяслагтай. Cheddar ба моцареллагийн төгс сослол. Зүгээр нэг энгийн бяслагтай чипс биш шүү. Хоёр төрлийн амтлаг бяслагны гайхалтай хослолоор All-Star Chips-ийг заавал амсаарай. Энэ түүх Америк нэгдсэн улсын Кейтвилл гэх жижиг хотод өрнөх болно. 2010 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг үед хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага ирсэн юм. Цагдаа руу залгаж дуудлага өгсөн эмэгтэй бол Лоретта Латрелл гэх тус хотын оршин суугч настай эмэгтэй байв. Энэ өдөр нь нэм гараг байсанд эмэгтэй өглөөс сүмдээ яваад гэртээ ирээд нөхөр Эрнест Латреллийнхаа амьгүй биеийг олсон байна. Цагдаа нар мэдээж дуудлагын дагуу тэр даруй Латреллийнхний гэрлүү хөдөлсөн юм. Латреллийн гэрийнхэн 25 га талбайтай хувийн фермтэй эдлэн газартай амьдардаг байв. Цагдаа нар ирэхэд дуудлага өгсөн Лоретта гэрийнхээ гадаа айд сандарсан байдалтай гэрте байхаас айсан мэт зогсож байлаа. Нас барсан Эрнест 75 настай хүн байсанд цагдаа нар эхлээд тэр өөрөө жам ёсоор нас барсан. Эсвэл санамсаргүйгээр золгүй явдал болж шатнаас унаад нас барсан ч байх боломжтой гэж бодож байсан гэдэг. Гэвч гэрт нь хийсэн үзлэг болон нэн тэргүүнд өвгний биеийг хараад энэ бүхэн үгүй гэдг нь шууд ойлгомжтой болсон юм. Энэ аллага байснаас гадна маш харгас маягийн аллага байлаа. Сул дорой хөгшин хүнийг 5 удаа бууцснаас нэг сум нь бүр нүдэнд нь туссан байв. Хинт ч гим хоргүй. Насаараа жирийн нэгэн фермер байсан хөгшинг хэн ингэж гол нь яах гэж алсан бэ гэдг нь мөрдөгчдөд тун сонирхолтой дээр ойлгомжгүй байсан юм. Түүний ойр дотных нь Эрнестийг ёстой илүү дутуугүй байдгал нэг фермер эрэгтэй байсан. Загсанд явах хоббитой, фермдээ болон их нэртэй хамгаас илүү хайртай байсан. Өөрт нь байсан бүхнийг хөдөлмөрөөр бий болгосон. Элдэг зөөлөн зантай ёстол хорхоод хоргүй нэгэн байсан гэж жижиг хотынх нь тэр даяараа мэддэг байв. Эрнест залуудаа аарамд алав хааж төрлөх хоттой ирээд хүнсний компанид ажиллаж байгаад ирээдүйн эхнэр Лореттатай танилцжээ. Тэднийг уучлахад Лоретта өөрөө хүүхдэрээ шахуу 16 долоотой байсан ч аль хэдийн нялх охинтой байсан гэв. Лоретта 15 таад Кэти охиноо төрүүлж өөрөө хүүхэд дээрээс нь ганцаараа охиноо өсгөх гээд амаргүй байсанд тэдний амьдралд Эрнест гарч ирснээр амьдралд нь нэмэр болж эхэлсэн байна. Төд удалгүй Эрнест Лоретта хоёр гэрлэж аз жаргалтай олон жил амьдарсан юм. Тэд олон жил мөнгөө цуглуулж даруй төлөв амьдарсан бөгөөд нэгэн өдөр мөрөөдлөө биелүүлж өөрсдийн фермээ хөдөлтөн авчээ. Хэдийгээр фермер байх амаргүйч Эрнест угийн хөдөлмөрч нэгэн тул өргөжлүүлэн ажилласаар байж тэр хүнсний ногоо голцоо тарьж түүнийгээ зарж борлуулдаг байлаа. Эхэндээ зүгээр байсан ч цаг хугацаа явахын хэрээр Эрнест хөгшөрч өөрөө фермээ авч явахт нь амаргүй болоод ирсэнд хоёр туслах хажуудаа авч фермдээ амьдруулж цалинч өгдөг байсан гэв. Хэргийн газарт ажилласан цагдаа нар гэмт хэрэгтэн Эрнестийн буунуудтай шүүгийг эвдэж дотор нь байсан хэд хэдэн үнэтэй буг авч явснаас гадна шалан дээр нь гутлын мөрөө битүү үлдээснийг нь илрүүлж тэр мөрнүүд нь нэг хүний мөр гэдгийг хожим тогтоожээ. Тэгэхээр хэрэгтэн байшин дотор лав ганцаараа байсан гэв. Анх эхлээд олдсон эдгэр баримтуудаар тулгуурлан энэ хэрэг бол дээрмийн хэрэг байжээ гэж үзэж эхэлсэн юм. Эхнэр Лореттатай цагдаа нар ярилцаад буу зэвсэг бол цор ганц алга болсон зүйл биш гэдгийг мэдлээ. Бас нэг алга болсон зүйл нь Эрнестийн 2005 оны Chevrolet маркийн пикап машин байв. Энэ машин нь бусад машинуудаас ялгарх нэг тэмээнээс тэмдэгтэй байсан нь Эрнест арийнхаа ачаан дээр нэмэлтээр түлшний сав байрлуулсан байсан юм. Тэр өөрийн газар тариалангийн техникүүдтэй зориулж төлс зөөвөрлөхөөр нэмэлтээр хийсэн нь тэр байж. Хууль хүчнийхэн хохирогчин эхнэр Лореттагаас нь мэдүүлэг авсанд настай эмэгтэй тэр өдөр тэдний хувьд жирийн л нэг нэм гаргийн өглөө байсан. Ямар ч онцгой зүйл мэддэггүй гэв. Эмэгтэй 8 хагасын үед уламжлал болсон зангаараас сүмдээ явсан байна. Тэр өдөр сүмдээ байхад нь бороо орж эхэлсэн тул сүмээсээ арай эрт гарсан. Гэртээ ирээд нөхрөө газар хэвтэж байгааг нь хараад найз эмэгтэй рүүгээ залгаж өнөөх нь 911-т залга гэж хэлсэн гэж ярьлаа.
Лоретагийн ярианаас мөрдөгчд хэд хэдэн хачирхалтай зүйл анзаарсан юм. Эмэгтэй борооноос болоод эрт харьсан гэсэн ч тэр өдөр хотод нь огт бороо ороогүй байна. Үүнээс гадна Лорета шалан дээрээ хөвтөх нөхрөө хараад эхлээд 910-т биш найз руугаа ярьсан гэдэг нь мөн хачирхалтай байсан юм. Гэвч эмэгтэй энэ үйлдэлээ ингэж тайлбарласан байдаг. Тэр өндөр настай хүн байсанд гар утас сайн хэрэглэж мэдэхгүй 911 дугаар руу гар утаснасаа залгаж болдог эсхийг асуухаар найз руугаа залгасан нь гэв. Настай хүний хувьд ийм үйлдэл нь байж болохоор санагдаж байсан юм. Лоретагаас мэдүүлэг аваад байж байх үед нь төд удалгүй охин Кэти нэрж ээжийг нь ганцаарныг нь асуусанд баг зэрэг бухимдангуй байлаа. Кэтигийн хэлснээр ээж нь сүүлийн үед юм мартаж санах, дурсамжаа сольж холих зүйл их байсанд ганцаарныг нь асуусанд дургуутсан нь тэр гэсэн юм. Лоретагийн охин буюу Эрнестийн дагвар охин Кэтигийн хэлснээр Эрнест ч гэсэн сүүлийн хэдэн жил юм мартаж санах зүйл их байсан гэв. Цагдаа нар энэ үед настай хосуудын мартаж сандаг энэ байдал нь гэмт этгээдүүдэд магадгүй том завшаан болсон байх гэж таамаглаж хэрэгтэн тэдний ойроос хайж эхлэх хэрэгтэй гэж үтсэнд аль хэдийн хоёр сэжигтэн тэдэнд байлаа. Өмнө дурдсанчлан тэдэнд фермтэн туслахуд байсан нь Крис болон Тина гэх гэр бүлийн хосууд байсан юм. Крис ерөнхийдөө бүх ажлыг хийдэг гарын дүүтэй нэгэн байсан. Крисийн хандлага болон аашцсан чадвар гээд бүх зүйл Эрнестэд таалагддаг байж. Эрнест бүр тэдэнд зөөврийн сууц худалдан авч фермдээ амьдруулах хэмжээний таалагддаг байсан гэв. Крисийн эхнэр Тина харин тэдний гэрийн үйлчлэгчиг үүрэгтэй байсан. Гэр орныг нь цэвэрлэж настай хосуудад тусалдаг байлаа. Лорета нөхрийнхөө цогцыг олоод цагдаад залгаж мэдэгдэх үед Крис Тина хоёр фермийн бүс нутагт өөрсдийн гэртээ байсан юм. Лорета найз руугаа залгаж 911-т гар утаснаас залгаж болох уу гэж асуусан хүн бол Тина байв. Цагдаа нарт Крис Тина хоёроос асууж шалгах нь зүй ёсны хэрэг байсан нь мэдээж. Крис Эрнест өөрийнх нь хувьд аав шиг л байсан. Юу ч болсон бай Эрнестэд би муу юм хийхгүй байсан гэлээ. Түүний хэлснээр Эрнест тэднийг ажил хөдөлмөргүй гэр оронгүй байхад нь ажил санал болгож өөрөө зөөврийн сууц авч өгч фермдээ амьдруулж хангалттай цалин мөнгө өгч байсанд түүний ачиг хизээч ингэж хариулахгүй гэсэн юм. Крис эхнэрлүүн Лорета залгах үед л болсон явдлын талаар анх сонссон гэв. Тина тэр өдөр Лоретаг сүмдөө явхаас нь өмнө сэрсэн. Лоретагийн даалгавраар дэлгүүр явсан гэд баримтуудаа ч үзүүлсэн байна. Баримт дээрх цагаас үзвэл аллах болж байх үед Тина ферм дээр байгааг болж таарсан бол Крис харин гэртээ онтож байсан гэсэн юм. Энэ үед цагдаа нарт ямар ч баримт сэжүүр байгаагүйд Крис Тина Лорета 3-аас мэдүүлэг аваад явуулцгааж. Цаашаа мөрдлөг нэг л мухартаад ирсэн ч цагдаа нарт ирсэн нэгэн дуудлага хэргийг цааш хөдлөгсөн юм. Энэ дуудлага Эрнестийн алга болсон машины талаар байв. Дуудлагаар нэгэн эмэгтэй хэргийн талаар мэдээгээр үтсэн гэд алга болсон гэж зарласан пикап машиныг хэрэг гарсан хоттой ойролцоо байх Шрифпорт хотод харсан гэжээ. Цагдаа нар цаг алдалгүй эмэгтэй заасан хаягаар очиж нэг нь зөөврийн суудсан дээр ирсэн нь Эрик Крейн гихчийн гэр байсан юм. Эрик өмнө нь гэмт хэрэгт нэг биш удаа орооцолдож байсан ч арай аллах биш жижиг сажиг хулгай, согтуугаар жолоо барьсан, мөн мансууруулах бодис хэрэгэлсэн гэх мэт хэрэгүүд байв. Цагдаа нарыг ирэх үед пикап нь байгаагүй ч Эрик өөрөө байж байсан юм. Тэр эхлээд нуугдах гэж үзсэн ч амжилттай бололгүй зөөврийн суудсан дотроо нуугдсан гэдэг нь амархан баригдсан байна. Цагдаа нарт Эрикийг барих тушаал байсанд тэд нулимс асруулж ашиглан байж залууг барив. Гэрт нь эмх замраагүй байсан ч гэмт хэрэгтэй холбоотой гих зүйл олдсонгүй. Эрикийн гэрийн ойр орчмоор анхааралтай хайгаад холгүй байх Эрнестийн пикапыг олсон юм. Машиныг шинжилж үзээд дотор нь Эрикийн ДНХ-г олсон байна. Гэвч энэ нь түүнийг шууд алуурчин болгохгүй байсан ч төд удалгүй Эрикийн гэрээс олдсон гутал хэргийн газраас олдсон гутлын мөртөө яг таарч байх нь тэр. Ийм хоёр зүйл ил болсон ч Эрик өөрийгөө энэ хэрэгтэй ямар ч хамаагүйгээд өвгөнг алаагүй, таних ч үгүй хэмээн гүрийж байв. Тэр өөрийгөө машиныг нь ч хулгаалаагүй, огт мэдхгүй гэсэн юм. Улаанцан зүйлийг үгүйсгээд гүрийгээд байсан нь цагдаа нарын уурыг хүргэж байлаа. Ийм илт ойлгомжтой баримтууд байхад Эрик хэрэгээ хүлээнэ гэж тэд бодож байсан гэв. Байцаалтуудаар тэр юу ч хэлэхгүй, бүр хийгээгүй гэж гүрийж байсанд төр саатуулах байранд хоржээ. Нэгэн өдөр Эрик хоригдож байсан газраасаа өөрийн дарга Жимиг гихч рүү залгалаа. Эрик түүний машин засварын газарт ажилладаг байсан бөгөөд яг аллах гарч байх цаг минутанд ажил дээр байсан гэж цагдаа нарт хэлж байсан юм. Эрик дарга руугаа залгаж өөрийгөө тэр өдөр ажиллаж байсан гэд батлаад өгөөч гэж гуйсан нь Эрикийн хувьд маш том азгүйтэл болсон байдаг. Эрикийн төлөвлөгөөгөр бол даргаасаа цагдаа нарт өөрийг нь тэр өглөө ажиллаж байсан гэд худлаа хэлээд өгөөч гэж гуйх байв. Гэвч яг түүнийг шоронгоос залгах үед нь даргаас нь өөр асуудлаар телевизийнхэн ярилцлага авч шууд дамжуулж байсан болж таарав.
Эрикийн дуудлагыг авсан дарга нь яагаад ч юм тэр үед уцаа чанга яригч дээр нь тавьж ярьснаар тэдний яриа телевизийн эфирээр засагдаж орхилоо. Эрик даргадаа цагдаа нар өөрийг нь хүн амны хэрэгт сэжиглээд байна гэх үед дарга нь чи тэгээд нэм гарагт яг хаана байсан юм бэ? Чи алчсан юм уу гэж асуусанд Эрик тийм ээ би алсан гэж хариулсан юм. Энэ үед Эрик өөрийн ч мэдлгүй улс орон даяар зурагтаар Эрнестийг алсан хэрэгээ хүлээчихлээ. Старын шинэ төрөл хамталж үзсэн үү? Жидар моцареллагийн хослол. Илүү хэслэг Стар. Ингэж Эрик алуурчин гэдэг нь нотлогдсон ч цагдаа нарт түүнийг яриулах хэрэг байсаар байв. Жишээ нь Эрнестийг алчхад машиныг нь хулгайлаад гэртээ ирсэн бол юугаар анх тэр Эрнестийн гэрт очсон бай. Явган явах маш амаргүй хол, харин нийтийн тээвэр унаа тэдний хотын хооронд явдаггүй байна. Мөн үүнээс гадна хамгийн гол нь Эрик Эрнест хоёр өмнө нь огт холбоогүй. Бие биенээ танихгүй байсанд Эрик яагаад Эрнестийг алах шаардлага гарсан? Тим их зүйл аваагүй байж зөвхөн дээрэмдэх зорилготой байсан гэж юу? Дээрэмдлээч яг яагаад заавал Эрнестийг сонгосон? Тэднийх тийм алдартай баян чинэлэг аль байгаагүй гэх мэт нэг л авцалтахгүй зүйлс олон байсан юм. Эрик шоронгоос даргаасаа өөр хинлүү залгасныг нь шалгаж үзээд энэ хэрэгт бас нэгэн том алхам хийсэн байна. Эрик эхнийхээ дуудлагаараа өөрийгөө алуурчин гэдгээ шууд эфирээр зарласан бол дараагийнхаа дуудлагаар хамсаатнаа барьж өгсөн юм. Тэр залгасан хүн нь Эрнестийн гэрийн туслах Тина байв. Тина Эрик хоёрын холбоог олж мэдсэний дараа цагдаа нарт эмэгтэй тэднээс нэг зүйл нуугаад байгаа нь тодорхой болсон гэжээ. Цагдаа нар Тина болон нөхөр Крис нарыг нь хилцтэй тэр даруй авчирч байцааж гарсан байна. Энэ үед үзэгч та бүхэн жинхэнэ захиалагчдыг олжглоо гэж бодож байна уу? Тэгвэл Крисийн байцаалтын үеэр байгаа байдал анхны мэдүүлгийн үеийнхээс төдийлөн өөрчлөгдсөн зүйл байсангүй. Аллагтай үнэхээр огт холбоогүй мэт санагдаж байлаа. Энэ удаа Крис цагдаа нарт чухал нэг зүйл хэлсэн юм. Энэ хэлсэн зүйл нь эхнэр Тинагийнхан цагдаа нарт хэлсэнтэй зөрөлдөж байв. Крисийн хэлснээр эхнэр нь алга гардгийн өмнөх шөнө гэртээ хоноогүй. Тэд мууталцсан тул эхнэр нь гэрээсээ явж буудалд тонсон гэжээ. Харин тэр ферм дээр өглөө 11 үед ирсэн. Ирэх үед нь Эрнест аль хэдийн алагдсан байсан юм. Цагдаа нар эмэгтэйд түүний анхны мэдүүлэг нөхрийнх нь хэлснээс зөрсөн гэсэн ч тэр асуултуудаас өөр зүйл хариулж бултаад байсан гэв. Байцаалт хэдэн цаг үргэлжилсэн ч эмэгтэй өөрийгөө ямар ч холбоогүй гэсээр байлаа. Тэр би Латрелигийн тайртай байсан. Тэд бидэнд гэр орон идэх хоол өгч байгаа шүү дээ гэх мэтээр ярьж байсан юм. Хэсэг цагдаа нар Тинаг яриулах гэж үзэж байх хооронд зарим нэг нь нэмэлт баримтцэл цоглуулж байв. Ингээд тэд Тинагийн хонсон буудлын хяналтын камерыг шалгаад зөв чиглэлдээ явж байгаа гэдэгтээ огтоос эргэлзгээ болсон гэжээ. Тина өөрийгөө Эриктэй холбоотой гэдгээч давтан байцаалтынхаа үед үгүйсгэж байсан ч буудлын камерын бичлэг тэд нэг өрөөнд орж хамт тэр шөнө хонсонг нотолсон юм. Мөн өглөө нь хамт Тинагийн машинд суугаад буудлаас явцгаасан бичлэгч байлаа. Энэ нотлох баримтуудаа цагдаа нар Тинад үзүүлэхэд тэр уйлж тийм ээ Эрик түүний нууц амраг байсан. Тина Эрнестийг алуулахад түүнд $1000 санал болгосон гэдгээ ч хүлээв. Хэрэг гардаг өглөө Тина Эрикийг ферм дээр буулгаж Эрнестийн гэрийн арын хаалгыг нээлттэй үлдээгээд өөрөө гэмгүү мэт болох гээд дэлгүр явсан байна. За ингээд энэ үед мөрдөгчдөд алуурчин захиалагч хоёр ил болсон байсан ч бас л нэг зүйл дутаад байв. Энэ бол хэргийн сэтэл. Тина яг яах гэж Эрнестийг алуулсан бэ? Өөрсдийг нь гэр оронтой, хоолтой, ажилтай, залинтай байлгаж байгаа хүнийг яах гэж тэр алуулав? Эрнестийн үхэл түнд яг ямар ашигтай байв гэх бодол мөрдөгчдийг тайван байлгахгүй л байлаа. Харин эсрэгээр Эрнест үхснээр тэд хоолунд цалин гэр орноосоо салах магадлал илүү байв. Энэ үед цагдаа нар Тинаг улам шахаж, гол учир зангилааг тайлахаар оролдож эхэллээ. Тинагийн хэлснээр 2008 онд буюу хэрэг гарахаас 2 жилийн өмнө Эрнестийн газар дээгүүр хийн хоолоо дайруулан тавих саналыг Эрнест хийн компаниас хүлээн авч нийт $400,000 авах болжээ. Үүний дараа Эрнест болон Лореттагийн хөрөнгө сая орчим долларын үнэлгээтэй болж ирсэн байна. Энэ үед Лореттагийн Зэ охин буюу охин Кэдигийнх нь хүүхэд Кимберли сургуулаа төгсөж их сургуульд орох болсон гэв. Эрнест хийн нийлүүлэгч компаниас гинэт ийм их мөнгө авах болсон үедээ давхцсанд тэр Лореттагийн Зэ охины сургалтын төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байна. Тинагийн хэлснээр Эрнест маш хуучинсаг хүн тул орчин үеийн зүйлс огт мэдэхгүй. Тэр тухайн үеийнхээ үн ханшаад сайн ойлгодгүй байсан тул эхлээд зөвшөөрж явах үедээ сургалтын төлбөр нь хэдэн мянган доллароос хэтрэхгүй. Үсрээд л $10,000 багтана гэж бодож байсан гэжээ.
Гэвч бодит байдал дээр сургалтын төлбөр нь 50,000 орчим доллар төрж байв. Ингээд сургалтын төлбөр төлөх болоход Эрнест ийм их мөнгө өгөхөөс татгалзаж 10,000 долларын чек өгсөн юм. Тенагийн хэлснээр энэ нь охины эмээ болох Лоретаг маш ихээр уурлуулсан байна. Тэр Эрнестийг өөрийнх нь охины хүүхэд биш тул мөнгө харамлаж жоохон мөнгө өглөө гэж ууралсан гэжээ. Лоретад ямар ч мөнгөний эрх мэдэл байдаггүй байсанд тэр яаж чадахгүй байсан юм. Түүнд мөнгө авах ганцхан арга зам үйлцэн нь Эрнестийг алах байв. Тенагийн хэлснээр тэр энэ зүйлд огт оролцохыг хүсээгүй ч Лорета түүнийг аргагүй байдалд оруулсан гэв. Лорета түүнд маш тод томруунаар ойлгуулсан нь хэрвээ Эрнестийг алахад нь туслахгүй бол тэднийг фермээс хөөлгөнө гэсэн байна. Хэрэгт оролцохоос өөр замгүй гэдгийг ойлгосон Тина шууд л Эрикийн талаар сансан гэлээ. Эрик Тинагийн хүргэн буюу охиных нь нөхөр байсан. Үргэлж мөнгө хэрэгтэй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй нэгэн байсанд түүнийг сонгосон байна. Үүнээс өмнө Тина цагдаа нарт зөндөө худлаа ярьсанд түүний үгэнд шууд итгэх боломжгүй байсан юм. Хууль хүчнийхэнд аллахын гол санаачлагч нь Лорета байсанг нотлох шаардлага байлаа. Энэ үед цагдаа нар Тинаг Лорета руу залгуулж, Эрик дамлсан $1,000 одоо төль гэж нэхүүлж, Лоретагийн хариултыг сонсох санаа төрлөө. Тус санаанч амжилттай болж, үнэхээр Лорета Тинагийн ярьсанг шууд ойлгож хүлээн авсан юм. Энэ дуудлагын дараа Лоретаг баривчилсан байна. Одоо та бүхэн жинхэнэ захиалагч баригдлаа, жинхэнэ гин буруутан олдлоо гэж бодож байна уу? Гэвч Лорета жинхнээсээ алгын талаар мэдэж байснаа хүлээн зөвшөөрсөн ч Тина гол санаачлагч, гол зохион байгуулагч гэж хэлв. Лорета Тина л энэ бүхнийг сэтсэн. Тэр Эрнестийг надад муу хандсан гэж итгүүлсэн. Тэр Эрнестээс өөрөөс нь юу ч авч чадахгүй байсанд харин надаас бол хүснээ авах байсан гэв. Тэгэхээр яг хэн Эрнестийн алгын гол санаачлагч байсан бэ? Тина юу эсвэл Лорета юу? Гэвч бодит байдал дээр Лоретач биш, Тинач биш. Тэр хоёр хоёулаа жинхэнэ санаачлагчийн зүгээр л золиосууд байсан болж таарсан юм. Мөрдөгчд яагаад ийм дүгнэлтэд хүрсэн бэ гэхлээр Эрнестийн өхлийн дараа түүний эд хөрөнгийн төлөө жинхэнэ дайн гарсан байна. Эрнестийн өхлийн дараа мэдээж хамаг эд хөрөнгө нь Лоретад ирэх байсан ч эхнэр нь өөрөө үхэлтэй холбоотой тодорхой болох үед тэрч өв залгамжлахгүй болсон юм. Эрнест Лорета хоёр дундаасаа хүүхэдгүй. Эрнестэд өөрийн хүүхэд огтоос байгаагүй тул түүнтэй ямар нэгэн байдлаар хамаатан садан гисэн хүн бүр эд хөрөнгийг нь авахар булаацалтав. Энэ эд хөрөнгө булаацалдах ажилд хамгийн идэвхтэй хүн нь Лоретагийн охин буюу Эрнестийн дагвар охин Кэти байсан юм. Кэти бүр шүүхэд Эрнестийн гарын үсгтэй гэрээслэгч аваад ирэв. Энэ гэрээслэлт хэрвээ Эрнестийн өмч хөрөнгийг эхнэр нь ямар нэгэн байдлаар өвлөх боломжгүй болвол Кэтид бүх хөрөнгө мөнгө очно гэсэн байжээ. Мэдээж энэ гэрээслэл Эрнестийн хамаатнуудад маш ачаалттай с сэжигтэй байсан юм. Учир нь хэдий Кэти Эрнестийн дагвар охинч гэсэн тэд огт ойр дотнд байгаагүй. Лорета Эрнесттэй сууж хамт амьдарч эхэлсэн даруйда охин Кэтиг ээждээ өгч Кэти тэдэнтэй хамт бараг амьдраагүй гэв. Сүүлчийн хэдэн жилэл настай хосод юм хумаа мартаад бодлоод ирэх үед охин нь гинэт гарч ирэн холбоогоо сэргээсэн. Өмнө тэднийг огт тоодгүй байсан байна. Цагдаа нар Кэтиг судлахад уулын залуудаа их дажгүй амжилттай явж байсан гэлээ. Түүнд хэд хэдэн эрдмийн зэрэгч байсан ба нэг хэсэг их сургуультч багшилж мөнгө сайн олдог боловсролтой нэгэн байсан ч гинэт л амьдрал нь уруутсан байна. Кэти 2008 онд ажлаасаа халагдсан. Шалтгааныг нь хинч мэддэггүй бол төд удалгүй нөхрөнч ажилгүй болсон юм. Тэр үед Кэти нөхрийн хамт хэдэн 10,000 долларын өрөнд орсон байлаа. Өөрсдийн хүчээр энэ бүхнийг шийдэж чадахгүйгээ ойлгосон Кэти ухаан санаа нь орон гарын болд сэтгцэн хувьд эрүүл саруул биш болчихсон байсан ээжээсээ тусламж өсөх болжээ. Гэхдээ тэр шууд мөнгө гуйсангүй. Кэтигийн охин тэр үед үнэхээр сургууль төгсөж байсан ч түүнд сургалтын төлбөр шаардлагагүй байсан ч гэсэн тэр төлбөрт нь туслаач гэж ээжтэй хэлж Эрнест өгчихнө гэж бодсон байна. Гэвч бидний мэдэж байгаачлан Эрнест эцсийн мөчөд татгалзаж $50,000 биш $10,000 өгсөн билээ. Мөрдөгсөд гинэт яаж ч юм Кэтигийн гарт орсон Эрнестийн гэрээслэл тун хачиртай санагдж байсан гэдэг. Мөн яг алуулгаас нь 3-7 хоногийн өмнө хийгдсэн гэрээслэл байсан нь бүрч ихэр гайхшруулж байв. Үүний дараа мөрдөгчд энэ гэрээслэлийг баталсан натриотчинтай уулзсан юм. Тэр Пенни гэдэг нэртэй эмэгтэй байсан бөгөөд түүнийг цагдаагийн хэлц дуудах үед бүх үнэнг шууд хэлсэн байна. Тийм ээ энэ гэрээслэл хуурамч гэд. Гэхдээ анхандаа тэр үнийг нь мэдээгүй байсан гэлээ. Кэти түүний сайн найз байсан ба Эрнестийн алгын дараа Пенни дээр ирж Эрнест амьддаа үнэхээр үүнийг зурсан ч батлуулж амжаагүй энэ гэрээслэлгээд тухайн үед нь баталсан болгоод өгчхөөж гэж гуйсан байна. Пенни эхлээд эсэргүүцсэн ч Кэти хэрвээ одоо ээжийн шоронд хийгээд Кэтид гэрээслэл байхгүй бол $1 авч чадахгүй. Харин банкнаас удахгүй ирж байшинг нь хураах гээд байна гэж найзаасаа гуйсан байна.
Удаан хугацаанд гуйлгсан эцэст найз Пенийн зөвшөөрч хуурамч гэрээслийг нь баталсан гэв. Пенни одоо энэ хэрэгээсээ болж шоронд орохыг хүсэхгүй байсанд цагдаа нарт туслахар болжээ. Тэдний төлөвлөгөө бол Пеннийг Кэти рүү залгаад цагдаа нар хэрв хуурамч гэрээслийн талаар асуувал би юу гэж хэлэх вэ гэж асуух байсан юм. Кэти найздаа Эрнест Лоретто хоёр хамт ирээд гэрээслээ батлуулсан. Тэр Женсен өмдтэй нүдний шилтээ солгоо гараараа гарын үсэг зурсан гэж хэлээрэй гэв. Пенни өөдөөс нь би цагдаа нарт худлаа хэлээд баригдвал намайг шоронд хийн. Би баригдмааргүй байна гэхэд Кэти хариуд нь чи худлаа хэлэхгүй бол гарцаагүй харин шоронд орно гэж сүрдүүлсэн юм. Энэ ярианы дараа цагдаа нар Кэтигийн гэрт нэгжлэг хийгээд Эрнест болон Лореттагийн олон тооны санхүүгийн бичиг баримтууд Эрнестийн гарын үсгийг дуурайлан зурсан цаасууд олсон байна. Кэти, ээж Лоретта, хойд аав Эрнест нар нь хоёулаа юм мартаж санах өвчтөй болсыг сонсоод тэр шууд одоо л хөдлөх цаг нь гэж бодсон байх гэдэг. Тэр охиныхын сургалтын төлбөртөө түүх зохиож мөнгө олох гэсэн ч $10,000 авсанд хангалтгүй байв. Энэ үед Кэти ээжигээ Эрнестийн эсрэг болгож анх $50,000 өгнө гэж худлаа хэлээд одоо $10,000-ыг л өглөө гэсэн бөгөөд сэтгцийн хувьд эрүүл биш болсон Лореттаг удирдахад түүнд маш амархан байсан болж таарлаа. Үүнээс өмнө ч Кэти Эрнестийг алах гэж бодож байсан нь хоолнд нь хор хийх байсан ч шинжилгээгээр гараад баригдана гэдгээ ойлгоод илүү нарийн төлөвлөгөө зохиосон байна. Тэр ухаан санаа нь тогтворгүй сэтгцийн хувьд эрүүл биш болсон ээжигээ Эрнестийг алуулахаар ятгаж дөнгөсөн юм. Харин өөрийгөө алгаас хамаагүй хол байсан мэт харагдуулж чадсан ч гэрээслэл бариад гараад ирэх үедээ анхаарал татсан байна. Түүний анхны төлөвлөгөөгөр ээж нь баригдахгүй Эрнестийн өв хөрөнгийг өвлөөд харин дараа нь тэр ээжээсээ амархан булаачхна гэж бодсон байв. Энэ бүхэн тодорхой болж Эрик, Тина, Кэти, Лоретта нар Эрнест Латреллийн үхэлд буруутгагдсан юм. Эрик, Тина хоёр мөрдөн шалгах ажилд тусалсан гэд цаазан ялаас мултарч бүх насаар хорихол авцгаасан бол бүх эргийг санаачлагч Кэти мөн бүх насаар хорихол аав. Харин Лореттаг сэтгцэн өвчтөй хариуцлага хүлээх чадамжгүй гэж тогтоон шоронд биш сэтгцэн эмдэгт хэвтүүлсэн юм. Тэнд эмэгтэй биеийн байдал улам дордож 2014 онд тэндээ 74 наснда нас барсан. Харин энэ хэргийн бусад гэм буруутнууд одоо хэрэн шоронд ялаа эдэлж байгаа гэжээ. Ингээд өнөөдрийн гэмт хэрэгтэй түүх төгсөж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ бичээрэй. Ийм төгсгөл хүлээж байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Баяртай.